За сайн бацхан өнөөдөр бид Turbo AI-г хэрхэн зөв ашиглах, юунаас болгоомжлох, ямар алдаагаас зайлс хийх талаар бүрэн гарын авлага маягаар тайлбарж өгнө. Энэ бол AI-г ашиглаж сурах анхны хичээл гэж бодоорой. Эхлээд Turbo AI яг юу гэдэг вэ? Turbo AI бол файлуудаас хураангуйлах, тэмдэглэх, flashcard, quiz, подкастуудыг боловсруулж өгдөг сурахад туслах ассистент гэж болно. Гэхдээ анхаараарай, Turbo AI бол ойлгогддог болохоос хүн шиг боддоггүй. Тиймээс үргэлж өөрийн тархиа ашиглаж шалгах хэрэгтэй. Алхам 1. Файл оруулахдаа зөв сонгох. Turbo AI хамгийн сайн ажилтдаг файлууд англи хэл дээрх PDF, quality сайн аудио видео, тодорхой ойлгомжтой контентууд, харин бусад хэл дээрх файлууд алдаа их гардаг учраас англи хэл дээр байгаа файлууд оруулаарай. Зөвлөгөө: бодлоотой зураг ихтэй PDF-с Turbo AI их бодолдог. Алхам 2. Хийхдээ төвчээртэй бай. Turbo AI хурдан биш. Хэрвээ 30 минутын хичээл оролбол 3-аас 7 минут процесс хийх нь хэвэн. Заримдаа бүр ч удаан байх магадaltaй. Энэ бол AI-ийн буруу биш. Их мэдээлэл боловсруулж байгаа цаг. Зөвлөгөө: процесс хийж байгаа хооронд өөр хичээл хийж болно. 3 дугаар алхам. Хураангуйг шууд бүү итэг. Turbo AI Deep Learning дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл хэлбэр танин, утга таамаглаж, текст зохино. Гэхдээ логик дүгнэлтэнд хүний түвшинд хүрээх хийхгүй, шин санаа гаргахгүй. Тиймээс AI-гаас гарсан хураангуйг заавал шалгах хэрэгтэй байдаг шүү. Зөвлөгөө: хичээлийн гол үйл явдал тодорхойлолт зэрэг чухал хэсгийг өөрөө дахин уншина уу. Алхам 4. Turbo AI-г үүсгэсэн flashcard, quiz заримдаа хэд энгийн эсвэл хэд буруу байдаг. Тиймээс буруу асуултыг устгаж зөв хэсгийг шалгаж өөрийн асуултаа нэмэх хэрэгтэй. Turbo AI flashcard таны бодит дэвтрийн supplement болох ёстой болохоос орлуулагч биш. Алхам 5. Подкаст сонголт бол давхар давтлага. Turbo AI текстийг аудио болгон уншиж өгдөг. Гэхдээ энэ нь шинэ мэдээлэл нэмэхгүй, зөвхөн таны материалыг уншиж өгдөг. Иймээс подкастыг гэртээ алхахдаа, хичээл давтахдаа унтахынхаа өмнө сонсвол дүгнэлттэй. Алхам 6. Цагийн хязгаараа зөв ашиглах. Turbo AI үнэгүй хувилбар өдөрт 2 цагийн лимиттэй. Үүнд товчлох, подкаст бүгд орно. Зөвлөгөө: өдөрт болон 2 цагийн үн цэнтэй ашигла. Хамгийн чухал 2 хичээлээ AI руу оруул. Алхам 7. AI хэд бүүнээд. Turbo AI хураангуй гаргана, flashcard-ийн текст өгнө. Гэхдээ сурч байгаа нь чи өөрөө. AI-д ашиглах тусам бодох, бичих чадвар чинь сулрах эсэлттэй. Зөвлөгөө: AI-г багшийн туслах мэт харьцаж өөрийгөө үндсэн сурагчаар бодоорой. За, ингээд Turbo AI-г ашиглах үндсэн гарын авлага боллоо. Хэрэв чи AI-г зөв ашиглаж чадвал хичээлээ хурдан ойлгоно, давтахтай системтэй болно, шалгалтандаа илүү амжилттай орно. Гэхдээ AI-г босох, дамжлах гэж харин хичээлээ хийх гол хүн бол чи өөрөө шүү. Сонссонд баярлалаа.